яаж хүмүүжүүлэх вэ те? Миний хүүхдээ онцлог судлаад өгөөч. Миний хүүхдээ ер нь ямар шиг юм бол яаж харьцуул миний хүүхд илүү одоо зөв сайхан хүмүүжиж болох вэ гэх. Эцэгчүүдийн маань ер нь хэдэн хувийн тэгж явдаг вэ? Юу гэж бодож байна? Бараг л тэгж явдаггүй гэдэгтээ та санал нийлэх баг тийм үү? Хөгжүүлэх гэж явдаг болохоос яаж хүмүүжүүлэх вэ гэдгийг асуудаг эцэг байна уу? Байхгүй шүү дээ тийм үү? Байхгүй. За тэгвэл бидний энэ хандлага маань ямар үр дүнд хүрэх вэ? Ямар хор урчгийг одоо тарих вэ тийм үү? За энийг жоохон л ингээд цэгнээд бодох юм бол за зүрлээ. Ямар ч хамаагүй нэгэн үрийг тарьчаад за эндээ сарнайл ургандаа гэж төсөөлөд байгаатай адилхан. Магадгүй тарьчингуудаа ямар температурд яаж одоо ургах уу, яаж хизээ бортох уу тийм ээ? Наранд одоо хизээ тавих уу, хизээ сүүдэр тавих уу гэх мэт тэр асуудлуудыг орчгоо зүгээр л яг магадгүй ус ичээд харанхуй өрөөнд хажихтай ч юм адилхан. За энэ нь хүүхдийн хүмүүжил байж хизээж одоо чадахгүй маа тийм ээ. За ингэсэн хойдох тэр хор уршиг юутай адилхан бэ гэхээр ямар ч хамаагүй тэр тарьсан үрээ ургахсныхын дараа хөөх энэ ч одоо яасан муухай цэцэг ургachхаа вэ гэдээ яг хаа. За нэг гайг үнэр оруулчих гээд үнэртэй шүрчж байгаад нэгэн одоо агаар нэг. Ерөөсөө бидний хүүхд хүмүүжүүлж байгаа хандлага маань ийм байгаамаа тийм. За тэгэхээр хүний амьдралын утга учир юу юм бэ гэхээр мэдээж бид нар урт уртаа хугацаанд аз жаргалтай сайн сайхан амьдрах тийм ээ. За аз жаргал гэдэг маань ерөөсөө урт уртаа хугацааны баяр баясгалан мэдрэх тэр мэдрэмж. Тэгвэл хүн хизээ аз жаргалтай байдгийг. Бидний хүүхэд нас ерөөсөө 18 хүрээл яг уу 18 жил болоод зогсож байгаа. Гэтэл цаатлын тэр 40 50 60 жил бид нар хэнийг харж баясдгийг. Үр хүүхдээ харж л баясдаг үстэй. Хүний амьдралын утга учир хүний амьдралын үнц нь үр хүүхдэл байдаг. Миний үр хүүхд сайн сайхан хүмүүжилтэй, сайн сайхан хүн болж өсөх юм бол би насаараа яг уу тэр насныхаа намар гэдэг тэр хугацааг 40 50 жил 60 70 жил би жаргаж амьдрна. А гэтэл өнөөдөр тэр зөвхөн одоо өнөөдрийн тэр санхүүгийн асуудал зөвхөн тэр өнөөдрийн албан тушаалаа ч юм уу бодож харж явсаар хагаад нэг мэтгэд хүүхэд нь аль хэдийн насанд хүрсэн хүүхдийн хүмүүжил төлөвшил гэдэг юм аль хэдийн яг ард хоцрогдсныхын дараа бид мянгантай орилоод ч яг мянган бурхан дахиулаач миний хүүхд засварахгүй маа. Яг л түрүүний ноно багшийн хэлсэн төвшин төгс багшийн ярьснаар яг бүр эхийн хэвлийгээсээ эхлүүлээд бага насанд 5 хүртэлх насанд хүний төлөвшлийн 90% нь бүрдсэн байдгийн. Тэгэхээр бид нар энэ 5 хүртэлх насанд нь хүүхдээ яаж зөв хүн болгож төлөвшүүлэх вэ те? За яаж зөв хүн болох вэ гэдэг энэ асуудал руу хандахын тулд бид нар өдий 15, 16, 18 наснаасаа гэр бүл болоогүй мөртлөө хүүхэдтэй болоогүй мөртлөө энэ хүүхдийн тухай асуудлыг сөхөж үзэх судлах ийм л шаардлагатай байгаа юм. А эс бөгөөс бидний одоо бид нар аль хэдийн хоцорсон байна тийм. За тэгээ өнөөдөр та бүхэнд шинэ зууны хүүхдүүдийн талаар маш товчхон бөгөөд тодорхой ярий. За энд нэг бид нар сая шинэ зууны хүүхд хүмүүжүүлэх аргууд нэртэй энэ сургалтын аяыг Чингэлтэй дүүргийн одоо боловсролын хэлтстэй хамтраад тус дүүргийн 12 сургуулиар тавихтаа нэг судалгаа хийсэн байгаа. За энэ судалгаа хийхэд манай эцэг эхчүүдэд хүүхд хүмүүжүүлэх наад захын анхан шатны тийм мэдлэг байхгүй байгаа нь харагдсан байгаа. За яг л түрүүний манай Эрдэмтэн багш нарын маань ярьснаар бүгд эд оюун ухаан цэцгэлдэг, бүхнийг таньж мэддэг, төлөвшдөг, хөгждөг үед нь хориглож тийм ээ хүү болохгүй, хүү идэхгүй, хүү ингэчгэн дараа бол том болохоор чи чадахгүй гэсэн ийм хандлагаар хүүхдүүдэд төлөвшүүлдэг байгаа нь харагдсан. За бүр 90 гаруй хувийн шүү дээ. За тэгэхээр энэ хандлага маань бидний хүүхдүүдэд ямар одоо программыг суулгаж өсгөх вэ? Ямар хүн болгож төлөвшүүлэх вэ? Гэт бодоод үзэх юм бол за тодорхой жишээн дээр ярил бидний ууж байгаа ус ямар нэгэн аваа хэлэхэд ямар нэгэн үг ярихад төдийгүй хажууд нь ямар бичиг тавьснаас шалтгаалаад бүтцээ өөрчилдөгтэй адилхан бидний хэлээд байгаа үг, яриад байгаа үг, зүгээр бодоод байгаа, төсөөлөд байгаа тэр бүхэн миний хүүхдээ оюун ухаанд програмчлагдаж
сууж байдаг юм аа. Магадгүй бид нар хүүхдээ хоригилж байгаа юм тийм ээ. Үзэгдэл төдийдээ харахад ямар нэгэн аюулаас сэргийлж байгаа боловч цаад мөн чанарыг харах юм бол хүүхдээ бид нар яг л тэр буруу юмны үрийн оюун ухаанд нь суулгаж яадаг. Нөгөө л болохгүй, нөгөө л чадахгүй, нөгөө л монголчуудын одоо дараа тийм ээ. Дараа л болый гэсэн нөгөө хариуцлагагүй сэтгэлгээд бага наснд нь бид нар хүүхдээ бүр одоо нөгөө яс маханд нь шингэтэл гэж монголчууд яадаг. Тэгээд бүр суулгаад өгчт юм аа. За ингээд суулгацсны дараа бид нар нэгэнтээ програмчлагдсан, нэгэнтээ компьютер ажиллаад эхэлсэн байхад багаас нь тэр энэ компьютер дээр суулгасан програм ажиллаж байгаа цагт бид нар тэрийг өөрчилж чадахгүй. За тэгээ энэ судалгаан дээр болохоор ихэнх эцэг эхчүүд маань хүүхдээ ууралж байх үед нь ч юм уу зөрүүдэлж байх үед нь заах, сургах, тайлбарлахыг оролддог нь ажиглагдсан байгаа. За юу гэхээр бид нар өөрсдийгөө бодоод үзье л да. Бид нар ууртай байхдаа хэн нэгэнтэй мууцсан үедээ тухайн хүнийхээ үгийг сонсдог лөө. Хэр зэрэг амархан буулт хийдэг үлээ. Үгүй шүү дээ тийм үү? Дийлэнх маань улам бүрэл зөрүүдэлж, улам бүрэл тэр хүний өөдөөс ноцдог тийм үү? Улам бүрэл илүү дээр гарахыг оролддог. Яг түүнтэй адилхан хүүхдийг бид нар ууртай үед нь магадгүй зөрүүдэлж байгаа үед нь хизээж хүмүүжүүлнэ гэж байхгүй. Чимээгүй л яг хаях хэрэгтэй. За магадгүй нэг сая арга бол анхаарлыг өөр юмд, огт өөр юмд шилжүүлэх хэрэгтэй. А шилжүүлэхийн тулд зүгээр нэг одоо өнгө аясаар яриад тэр хүүхдээ анхаарал шилжихгүй шүү дээ тийм ээ. Аль болох сэтгэл хөдлөлөө оролцуулсан, дуу авиагаа өөрчилсөн тийм хэлбэрээр бид нар хүүхдтэй хандж иж хүүхдийнхээ нөгөө зөрүүдлээд байгаа үед нь, нөгөө уурлаад байгаа үед нь одоо анхаарлыг өөр тийшээ шилжүүлж чадах юм. А магадгүй тэр өөр тийшээ анхаарлаа хандуулаад тайвширсных нь дараа харин яг харилцан ярилцах ч юм уу. Одоо нөгөө төлөвчлөлийн асуудлуудыг хийж болох юм аа. За тэгээ бидний одоо энэ буруу хандлага, буруу арга барилууд маань миний хүүхдийг одоо хүсэл тэмүүлэлгүй тийм ээ мохоо өөртөө итгэлгүй, зориггүй тийм л хүн болгоод хувирчдаг. За ганцхан үүнийг одоо нэг жишээгээр батлах юм бол энэ дотор тангим сууж байгаа залуучуудаас ерөнхийлөгч болох хүсэлтэй хүн байл гараа өргөөч. За ерөнхийлөгч болохыг маш их хүсэж байгаа гараа өргөөрэй. За 2 3 хүн байна тийм үү? За бүгдээрээ хажуудлын нэг цэцэрлэг рүү ороод 3 4 настай хүүхдүүдээс за хүүхдүүдээ ерөнхийлөгч болох хүн байна уу гараа өргөөрэй гэвэл хэдэн хувь нь гараа өргөх вэ? Бараг 100% гараа өргөнө дөө тийм ээ. За тэгвэл хүүхд гэдэг маань ийм л их өсөл тэмүүлэлтэй тийм ээ. Ийм одоо бүхнийг чадна мэднэ гэсэн ийм дотоод их хүчтэй байдаг боловч бидний буруу харилцаа, буруу хандлага маань хүүхдийг за би чадахгүй, за би мэдэхгүй тийм ээ. Угаасаа л би мэдэхгүй юм чинь чадахгүй юм чинь гэсэн энэ өөрийгөө гол хандлага руу за түүнчлэн бүр тэр зорилгоо умарцсан ийм одоо буруу хандлага руу түлхэн оруулдаг юм аа. За тэгээд энэ шинэ үеийн хүүхдүүдийн онцлог гэдээ ярих юм бол биднээс огт өөр байгаа. За та бүхэн боддоо нэг 3 настай, 4 настай, 2 настай ах эгчнэрийнхээ хүүхдүүдийг магадгүй тийм бага насны дүүнер байгаа бол ямар биднээс өөр онцлогтой байгааг та нар ажиглаж л байгаа. Маш их өөртөө итгэлтэй, би л гэсэн үзэл бодолтой, магтуул сайшаах дуртай тийм үү? Хин нэгнэр хийлгэхийг хин нэгнэр заалах дурггүй. Харин ч яах нь өөрөө заах дуртай. Тийм одоо хандлагууд ажиглагдчихж байгаа. За юу гэхээр энэ хүүхдүүд маань за шинэ үеийн хүүхдүүдийг ярихаас өмнө би та бүхэнд за шинэ үеийн хүүхдүүд буюу индиго хүүхдүүд гэж яригдаад байгаа энэ хүүхдүүдийн талаар товчхон мэдээлэл өгье. За юу гэхээр за энэ хүний биеийн аавра гэрлэн биений зураг байгааг та бүхэн харж байгаа. За энэ дээр ийм нэг 7 баган бүхий бас өнгөтэй дүрсүүд байгаа. За хартаа хүрэн, улбар шар, ногоон, цэнхэр, за бүр тод хөх цэнхэр, нийл ягаан гихмичлэн. За энэ болохоор хүний чакратай холбоотойгоор яах нь энерги өнгүүд нь байгаа. За бидний өмнөх үеийн хүмүүсийн бидний аав ээжийн тийм биднээс өмнөх үеийн хүмүүсийн гэрлэн буй бие нь ихвчлэн улаан хүрэн шар байсан байгаа. За энэ ямар учиртай гэхээр аливаа боддоор сэтгэдэг, боддоор харж яж үнэмшдэг, итгэдэг тийм ээ.
бодит тийм сэтгэлгээтэй байсан байна. Тэгвэл энэ шинэ үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ ямар вэ? Тийм ээ, энэ хүүхдүүдийн онцлог юу вэ гэхээр яагаад индиго гэж нэрлсэн бэ гэхээр энэ аавра буюу гэрлэн бие нь тод хөх өнгөтэй байгаа. Гэрлэн бие нь тод хөх өнгөтэй. Түүнчлэн ягаан өнгөтэй, цагаан өнгөтэй байгаа. Эдгээр нь бидний энэ энергийн түвшингээс илүү дээд түвшний энергитэй гэж үзэж болохоор ийм байгаа. За энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ 7 өнгийн чакратай холбоотойгоор тайлбарлавал бидний одоо өмнөх үеийн энэ хүмүүс болохоор илүү тийм газраас эрчмээ авдаг, газраас энерги авдаг байсан бол дээд үеийн энэ хүүхдүүд маань, энэ шинэ үеийн хүүхдүүд маань илүү тийм тэнгэрлэг, оюунлаг, дээд оюун гэдэгтэй яг уу. Дээд оюун, дээд ухамсартай тэр тэнгэрийн энергитэй холбогдсон ийм хүмүүс байгаа. Тийм ч учраас илүү тэнгэрлэг, тийм ээ, энерги нь хүртэл одоо тийм өөр байна, тийм үү? Илүү дээд түвшний энергитэй байгаах нь. За тэгвэл энэ хүүхдүүд бид нар хүүхд хүмүүжүүлнэ гэдэг байна. Хүүхдээ мэдгүйгээр бид нар яаж хүмүүжүүлэх юм бэ, тийм үү? Тухайн цэцгийг ямар хөрсөнд ургадгийг, яаж борддгийг мэдгүйгээр бид нар цэцэг тариад түүнийг сайхан ургуулж чадахгүйтэй яг адилхан энэ үеийн хүүхдүүдийг яагаад ийм өөр юм бэ гэдгийг заавал яг онцлогийг мэдчихэж хэрхэн яаж харьцах вэ гэдгийг мэдчихэж бид нар хүүхдээ зөв хүмүүжүүлж чадах байгаа. За энэ үүднээс одоо энэ шинэ үеийн хүүхдүүдийн онцлогийг товчхон дурдах юм бол тэд нар төрхөөсөө л өөрийнхөө тийм эрхэм дээд заяагаа мэдэрч төрсдөг. Би ерөөсөө энэ хорвоод мэдлэх учиртай болоод мэдлсэн. Би чадна, би хийн. За түүнээс гадна би энд байх гавьяатай хүн гэдгээ мэддэг. Магадгүй одоо бидний үеийн залуусын зарим нь энэ хорвоод амьдарч байгаа ч юм уу, амьд явж байгаагаа мэдэхгүй явдаг бол энэ хүүхдүүд өөрийнхөө зорилгоог мэддэг, юу хийхээ мэддэг, харин бас юу хийхгүйгээ мэддэг. Эцэг ихээр тийм юм хийх нь хийхгүй гэж зөрдөг. Гэтэл манай эцэгчүүд болохоор хийх ёстой гэж алавддаг. Ингэснээрээ бид нар тухайн хүүхдийнхээ сонсоогүйгээсээ болоод, ойлгоогүйгээсээ болоод бас л нөгөө хүсэл зорилгыг мохоо аюултай байгаа. За түүнчлэн энэ хүмүүс жирийн биш гэдгээ бас мэддэг. Юу хийхгүйгээ бас яг тэрийгэ мэддэг. Байн юмыг шинийг санаачилж байдаг. Байн одоо олон аргаар туршилт хийж байдаг. За сахилга бат алдлаа гэсэн зэмлэлийг хүлээж авдаггүй. Тэр биеийн шийтгэлийг яг бас хүлээж авдаггүй. Яагаад байгаа юм бол тэ намайг зодох ирэхгүй тэ та намайг зодох ирэхгүй гэж өөдөөс чинь бүр эрс шийдэмгээ хэлнэ. За тэгвэл энэ хүүхдүүдтэй яаж харьцах юм бэ гэж тийм ээ, энэ одоо өөрийгөө илүү дээд гэдгийг мэдрээд байгаа. Энэ хорвоод утга учиртай ирснээ мэдээд байгаа. Энэ хүүхдүүдтэй яаж харьцах юм бэ гэж. За тухайлбал нэг жишээ ярил л да. За зам хүнлэн гарах гад тийм ээ, хүүхдээ хөтлөө явах гэхэд 3 настай хүүхд гарахгүй гэж уйлж байна. Үгүй би хөтлүүлэхгүй гэд ганцаараа гарна гэж байна. Ганцаараа 3 настай хүүхдийг гүйлгч аюултай юу? Аюултай тийм ээ. За тэгвэл энэ хүүхдүүдийн тэр өөрийгөө биегээ үнэсэн тэр сэтгэл дээр нь тулгуурлаад ямар хандлагаар бид нар энэ хүүхдүүдийг номтгож болох вэ тийм ээ, яаж хүмүүжүүлж болох вэ гэх юм бол өөрөө тэр асуудлыг шийдсэн биш тийм үү? Ээж аав нь тухайн хүнд заагаад байгаа биш. Ээж аав нь тухайн хүнд зөвлөөд байгаа биш, туслаад байгаа биш. Тэр хүүхдээр яах нь өөртөө туслуулж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлж харьцах. Би хүүхдээ хөтөлж гарах биш, миний хүү ээжийг хөтлөөд гараач гэж яах вэ? Хэлэх. Тэгвэл 3 настай хүүхд яах вэ? Өөөстэй пэдигээл тийм ээ. Би өстэй ээжийг хөтлөө зам гаргаж байгаа гэж яах вэ? Гарах шийтэй. Хэрвээ тэхгүй бид нар үгүй гэсэн хандлагаар нөгөө л зөрүүлж байх үед нь, нөгөө ууртай байх үед нь тайлбарлах тийм ээ. Элдв бусын нөгөө нэг мэддэг хэдэн аргаараа оролцоход үүсэх юм бол нөгөө хүүхдээ бас л тэр өөртөө итгэлгүй тийм ээ, тэмүүлгүй болгоод хувирах тийм одоо аюултай байгаа. За гих мэтлэн одоо бас нэг жишээ ярихад 9 настай хүүхэд бүжгийн дугуйланд ганцхан сар явчаад ээжтэй ингэж хэлж гэн гэж байна. Ээжээ та надад зар тавиадаг. За юун зар? Бүжиг заана гэсэн зар тавиад өгөөч гэсэн гэж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн онцлог ямар байна вэ? Тийм ээ? Бусдаар заалгах дурггүй тийм ээ. Энэ хүүхдүүд бүхэл юм толгойд нь багтаад байна, мэдээд байна, чадаад байна. Чадж байгаагаас хийх гээд хэрэгжүүлэх гээд байна. Хэрэгжүүлэх гээд байхад нь бид нар яасан бэ? Хориглоод байна. Нөгөө бүхнийг болгон чадна гэсэн тэр сайхан сэтгэлийн үгөө хийгээд байна шүү дээ. За тийм болохоор би та бүхэнд
нэг л зүйлийг хэлэхэд юу вэ гэхээр бид нар хүүхдийг одоо сургана тийм ээ гэхээсээ илүү хүүхдээсээ суралцаж явах хүүхдээ улам бүр хөгжүүлэх. Тэр л аргыг баримтлах. Өөрөө мэддэг биш тийм ээ. Хүүхдийнхаа мэддэг гэдгийг багаас нь мэдрүүлэх. Хичээл заах биш хүүхдээрээ яг заалгах. Ингэж бид нар тухайн хүүхдүүдийг өөрт нь байгаа тэр нөөц боломжийг өөрөөр нь хөгжүүлэх ийм л одоо боломжтой байгаа. А түүнээс бид нар хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа нэгэд хүн биш болохын ийм нэр биш юм аа тий. Юмыг мэдгүй хийснээс чимээгүй хийгээгүй дээрээ гэж өөрсөндөө нэг зарчим баримтлахад болно гэж хэлэх байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.